Rechts. Зүүмж болсон. За. Одоо бид нар Мюнхен туураа эхлүүлэх гэж байна. Бас би сонирхснаас. Одоо саяны сүм бол ерөөсөө зүгээр нэг ингээл удам байшингуудын донд ингээд байж байгаа байхгүй юу? Тэгээ ингээ харангуут яаж ийм эртний ийм сүмийг яг энэ чигээр нь дундад зууны энэ сүмийг яаж одоо тий 21-р зуун хүртэл яг энэ чигээр нь ингээд хадгалж арчилж тордож ирсэн байна гэдгийг бодохоор бас Энэ их ухаантай хөө. амар. Тэгэхэд манай монголчууд яаж ин байгалийн түүх юм үзээгээ нураагаал. No. Гэтэ үнэхээр нэрээ германчуудын авах, ер нь европчуудын эсвэл германчуудын ч юм болоо авах юм нь те шин юм ингээл бариад авах биш. Яг хуучны юм амар гоё арчилж торддог нь угаасаа харагддаг. Барилга наад захын байшин барилгуудаас нь авахлаа. Гахалтай. Where? Энэ мяа гэдэг чинь pop-up store гинэ. Иш орчихгүй. Pop-up store маань хааны ийм гоё готик сүм юм уу одоо юу юм боллоо. Ийм бэлгүүр ажид амьдрдаг бол тэгээд гараа. Яг хөө.
Нэг юм шил авлаа. Зогч гин үү надаа. Бид өөрчлөө. Сүүлийн хоёр намайг манго дотор нэг хувцас харж авах хооронд хажуудлын дэлгүүр орчод ирээ гэдгсэн баггүй юу? Орчод ирээч яах вэ? Хажуудлын дэлгүүрт байна гэж залгасан. Тэгээд би ороод ирсэн чинь өсөөцөө авахаа болцсон. Эсвэл утанд холбогдох байна. Чадан дайруулах байна. Одоо би ингэж төрт. Ингээд хажуудлын жижигхэн цагаан юмн дээр сууж исэн чинь сууж болохгүй гинэ. Манекен тавьдаг юм гинэ. Тэгээд би вэсэн баггүй юу? Яг ингэж хаа хийжсэн төрцөн өгчээ. Үүднийх нь хажуудлын хэсэг дээр очиод уцаазын нэглээ зогсож байна. Тухай хариу хэлбэл үү? Хаанагаа мэдхгүй тэр хоёр. Дээрээс нь миний уцсны цэнийг дуусгах гэдэг юм. Адар цэниглэгчтэй юм да. Тим сайхантай. Миний бургер ирчлээ. За одоо хэдүүлээ анбоксинг хийцгээе. Гэтэ идэхгүй яа тэгэхээр бустай болох хэвээр. Оо за. За жоох ингэж илүүлээд ямар юм байх юм. Нэг ийм л бургер байна да. Тэ. За одоо миний цэнэ уусаа дуусах чинь. Тэгээд энийг идчихэд харина. Тийм учраас дараа хизээ олцоо мэдэхгүй юм л дээ. Эргээд уулзъя. Bye. За би яг одоо бичлэгээ эдитэлж дуусчаад сууж байна. Уг нь бол би бичлэгэндээ CapCut гэдэг аппликейшн ашигладаг байсан. Тэгээд сүүлийн үед гэлтгүй ер нь бичлэгээ хийхээ болцсон байсан учраас орохгүй нэлээ удаж агаад сүүлд яг энэ бичлэгийг эдитлэх гээд орсон чинь юу вэ бүр амар үнэтэй болсон хамаг баг ашигладаг байсан фичүүд нь бүгдээрээ төлбөртэй болсон байсан. Тэгэл яг та тэгэл үсэр зэрэлэл нэг өнгөө Apple-ийн аппликейшн татаж аваад тэрэн дээрээ эдитлэе гэсэн чинь бүр амар хэцүү байлаа ёо бүр ингээд юулын бичлэгэндээ айгүй их мем хийх дуртай. Үнэхээр энэ аппликейшны ааш цанг нь олж чадахгүйсэн учраас нэг тэгж их амар яг хүссэн шиг тийм амар их эдит бол хийж чадсангүй. Гэхдээ яг та хэд маань энэ хүртэл үтсэн бол баярлаа. And yeah. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Отарж апамачаарай.